Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой. 126 дугаар анги. Хар алтан сэлэм. Шүүфэний биеийг тэр чигтэн цахилгаан бүрхсэн байлаа. Цахилгаан могойнууд архирч байгаа нь Шүүфэн ахиж хүн байхаа болсон мэт харагдана. Харин цахилгаанаас бүтсэн дайны бурхан шиг байв. Шүүфэний гаргасан хүч хүн бүрийг л цочирдуулсан юм. Сүнслэг чанартай тулааны техникүүд доод тал нь 5 дугаар зэрэглэлийнх байдаг. Азурын нутгийн хамгийн хүчрхэг тулааны техник нь 6 дугаар зэрэглэлийнх байдаг. 5 дугаар зэрэглэлийн техникийг олон хүсдэгч авч чаддаггүй. Харин тэдний урд зогсох ер бусын залуу хөө Шүүфэн 5 дугаар зэрэглэлийн техник бүрэн эзэмшсэн байна. Олон хүмүүс түүнийг шүтэж бэшрэхгүй байж чадахгүй байв. Харин өөрийнхөө алтан хуягт гам биедээ бүрэн төгс итгэлтэй Дэн Чоу огтхонч айсангүй. Тэр гараа өргөн Шүүфэн рүү дайрлаа. Энэ үед цахилгаан могой алтан гэрэлтэй мөргөлдлөө. Хоёр тулаанчийн тулааны техникүүд тэдний биеийг хамгаалж байв. Гэхдээ тэднийг мөргөлдөх үед хэн нь давуутай байгаа нь шууд тодорсон юм. Шүүфэний цахилгаан могойнууд дэндүү сөрлөг, дэндүү хүчрхэг байсан юм. Дэн Чоугийн тулааны техник хамгаалтынх болохоор Шүүфэнд шахагдж эхэллээ. Тэдний нудраг зогсолтгүй савж мөргөлдсөөр байв. Тэдний цохилцох бүрт хэнгэрэг хаграм чимээ гарч Дэн Чоу алхамаар ухарч Шүүфэн алхамаар урагшлана. Тэнгэр минь, Шүүфэн хүн мөн үү? Спиритийн 8 дугаар төвшөнд байж үүслийн 2 дугаар төвшөнд байгаа Дэн Чоуг буланд шахаж байна. Тэдний тулааныг үзэж байсан хүмүүс маш ихээр цочирдож, цус нь буцалж, сэтгэл нь догдолж байлаа. Шүүфэн сүнсний энергийг ашиглан бүтээсэн техникээр үүслийн энергийг ашиглаж байгаа Дэн Чоуг шахаж байсан юм. Дэндүү хүчтэй юм. Би энэ Шүүфэнийг ийм хүчтэй байна гэж төсөөлж байсангүй. Тэр үнэхээр манай алтан ягаан хотыг авраг болгож магадгүй. Чин Хуй болон маш олон хамгаалагч нар баяслаа. Тэд Чэнь Ваншийг авраг авна гэж найдаж байсан ч Шүүфэнийг энэ хүртэл явна гэж бодож байсангүй. Хүн бүрл түүний хүчийг хараад уулга алдаж байв. Чи над алтан хуягт гам биеэр намайг бяцлан гээгүй лүү? Яагаад надад зодуулаад байгаа юм? Шүүфэний биеэр гүйх цахилгаанууд түүнийг бодох төдийдл дайрна. Тэр өөрийн биеэр дайрах шаардлагагүй байсан юм. Энэ маягаараа Дэн Чоуч зогсолтгүй хойш шахагдж байв. Тэр Шүүфэний цахилгаан ташууртай нүүр тулж чадахгүй байсан юм. Намайг зодож байна. Чамд тех хэрэг байхгүй. Гэж Дэн Чоу жаахан сандарч эхэллээ. Тэгээд агуулгах цүнхнээсээ тасхаар 2 сэлэм гаргаж ирэв. Сэлмнүүд тасхаар өнгөтэй байсан ба хэнч тэднийг юугаар хийснийг мэдэхгүй байлаа. Сэлмний эр ямар ч эргүү мөрдлөө маш хатуу мэт санагдана. Энэ 2 сэлэм огтхонч энгийн зэвсэг байгаагүй юм. 2 гартаа байх хос сэлмээ даллах үед хар туяа буудлаа. Энэ энергийн туяа маш ёр бусын байсан ба сүнсний энергийг цавчиж үүслийн энергийг дэлбэлэх чадaltaй харагдана. Тэр хар туяа Шүүфэний цахилгаан ташуурыг тасдаж алга болгосон юм. Ташуурын тасцсныхаа дараа Дэн Чоу хамгаалтын байрлалаасаа давталгооны байрлал руу шилжиж Шүүфэн рүү дайрч эхэллээ. Шүүфэн ийм хачин зэвсгүүд түүний тулааны техникийг зогсооно гэж төсөөлөөгүй байсан болохоор хөмсгөө зангидан зогсов. Гэхдээ гайхах Шүүфэн хойш ухарсангүй. Түүнийг бодох төдийд биед нь байсан сүнсний энерги ундран гарлаа. Түүний биеэс маш догшин цахилгаан үүсэн гарч маш том цахилгаан луунууд бүтээв. Цахилгаан луунуудын архираа хаасайгүй цуурайтаж байлаа. Тэр хүчтэй архираанаас болж тулааны тавцсан хүртэл дөргиж байв. Ердөөл 4 дугаар зэрэглэлийн техник хичнээн хүчтэй байсан ч би ялгаагүй л цавчих болно. Гэж Дэн Чоу хүйтнээр хэлээд үргэлжлүүлэн дайрлаа. Хэд хэдэн хар туяа түүний сэлмнээс гарч бүх цахилгаан луунуудыг цавчив. Цахилгаан луунууд алга болох үед хар туяа Шүүфэнийг чиглэн нэслээ.
Новшигч энэ сэлэмнүүд үнэхээр миний 3 аянганы хэв маягийг зогсож чаддгийм байна. Тэр сэлэмнүүдийн жинхэнэ хүчийг харсан Чүфэн маш ихээр цочордов. Тэд хар алтан сэлэмнүүд байна. Тэднийг хар алтаар хийсэн ба 5 дугаар зэрэглэлийн техникээс доошх бүх техникийг хааж чаддаг гэж нэг хүн тэр хар сэлэмнүүдийг танилцуулан хашгирлаа. Тэр хар алтан сэлэм байна. Иймэрхүү эрдэнэс маш хүнтэй байдаг. Ийм зэвсэгтэй байгааг харахад энэ Дин Чоу яг хаанаас ирсэн бол бүр 2 ширхэг ийм сэлэм байдаг гэж Дин Чоугийн гаранд байгаа хар сэлмүүдийг харсан хүмүүс маш ихээр цочордсон юм. Тэр байна. Би түүнийг мэднэ. Энэ үед Чин Хуйгийн ард байсан Чин Ванши жижигхэн амаа нээлээ. Түүний нүдэнд гайхширсан харц тодорно. Ванши яасан? Дин Чоу юу гэж Чин Хуйч бас гайхан асуулаа. Тэр хоёр бол хар алтан сэлэм. Би эндүрээгүй. Тэр мөн байна. Лингвийн сургуулийн гол танхимын шалгалтанд үүслийн 3 дугаар төвшний мангаслаг аратныг алж тэр жилийнхээ гол танхимын шалгалтанд төрүүлсэн. Түүнийг хинч хараагүй болохоор ямар төрхтөг нь мэдэхгүй. Гэхдээ түүнийг 2 алтан сэлэмтэйг нэг хүн харсан гэсэн гэж Чин Ванши хэллээ. Юу? Дин Чоу тийм хүчтэй юм уу? гэж Чин Хуй битгий хэл Алтан ягаан хотын хамгаалагчид хүртэл маш ихээр цочордлоо. Мангаслаг аратнууд бол маш хүчрхэг төрөл. Үүслийн 3 дугаар төвшний мангаслаг аратан бол үнэхээр хүчтэй. Тийм аратныг алж чадаж байна гэдэг Дин Чоу үнэхээр гоцсууд гэсэн үг. Тулааны тавцан дээр хар туяанууд цацран Дин Чоугийн дайралтыг ямар ширүүн гэдгийг харуулна. Энэ үед Чүфэн хаант тэнгэр техникээ ашиглан зугтаж довтлохдоо 3 аянганы хэм маяга Дин Чоугийн хамгаалалтгүй хэсгүүд рүү дайран ашиглаж байв. Гэхдээ Дин Чоуг үнэхээр дутуу үнэлж болохгүй байсан юм. Түүний хариу үйлдэл маш хурдан байсан болохоор Чүфэний бүх дайралтуудыг хамгаалж байв. Чүфэний дайралт яг Дин Чоу дээр буухын даваан дээр тэр хар алтан сэлмээрээ хамгаална. Нэмэргүй хар алтан сэлэм 5 дугаар зэрэглэлээс доошх бүх техникийг хамгаалж чадна. Чиний цахилгаан техник чинь 5 дугаар зэрэглэлийн техникээс дутхааргүй ч гэлээ. 4 дугаар зэрэглэлийн техник хэвээрэл байна. Надад ямар ч аюул учруулахгүй гэж Дин Чоу урагш харан Чүфэн рүү дайрах үед өмнөхөөсөө ч хурдан байв. 5 дугаар зэрэглэлийн техник сануулсанд баярлалаа. Энэ үед Чүфэн түүний дайралтаас ахиж болтсонгүй. Харин түүний уруул номрон инээмсэглэн зогслоо. Чүфэн тэнэг юм байх та. Яагаад болтохгүй байгаа юм бол? Энийг харсан хүмүүс маш ихээр цочордлоо. Учир нь хар алтан сэлмийг үнэхээр дутуу үнэлж болохгүй. Тулааны техникийг цавчиж чаддаг сэлэм Чүфэн дээр буувал яах вэ? Бодхоос ч аймаар байсан юм. Гэвч яг энэ үед Чүфэн 2 гараа атгахад алтан таяг гаранд нөөслөө. Тэр урагш алхан гараа савах үед түүний гарт байсан алтан таяг алтан луу болоод Дин Чоу руу дайрав. Чанга тесрэлтийн дараа Дин Чоугийн гарт байсан хар алтан сэлэм агаарт хийслээ. Энийг харсан Дин Чоу хойш ухраад тэр хар алтан сэлмээ барьж байсан зүүн гар луугаа харах үед түүний алга цуснд будагдсан байв. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 127 дугаар анги Өхлийн 7 нудраг. Дин Чоугийн нэг хар алтан сэлэм агаарт хөөрөн газарт зоогдлоо. Түүний зүүн гараас цус гарсаар байгаа нь жижигхэн бэртэл биш гэдгийг элтгэн. Чүфэн рүү өндийн харахад тэр 2 гартаа алтан таяг барьж байв. Алтан таяг гялтхан хаас гадна ердөөл алтан гэрлээс бүтсэн байж асар их хүч агуулж байлаа. 5 дугаар зэрэглэлийн доогуур бүх техникийг чи цавчиж чадна гэсэн байхаа. Тэгвэл би чамд 5 дугаар зэрэглэлийн техник гэж юу гэдгийг харуулъя л да. Гэд Чүфэн алтан таягаараа Дин Чоу руу заалаа. Тэнгэр минь, тэр гарцаагүй 5 дугаар зэрэглэлийн техник байна. Жинхэнэ 5 дугаар зэрэглэлийн техник. Чүфэн нэрээ 5 дугаар зэрэглэлийн техник хийж чаддгийм байна. Энэ үед хаасайгүй л гайхширсан хашгиран гарч байв. Тэдний хинч 5 дугаар зэрэглэлийн техник хийж чадахгүй гэсэн үг биш. Харин тэд Чүфэн шиг жаахан хүүхдийг 5 дугаар зэрэглэлийн техник хийж байна гэж огт сонсож байгаагүй.
5 дугаар зэрэглэлийн техникийг хийхийн тулд маш хүчирхэг биеэс гадна асар их оюун ухааны хүчтэй байх ёстой. Хэрвээ биеийн шаардлага хангахгүй бол хичнээн тэр техникээ ойлгож байсан ч хийж чадахгүй. Биеийн шаардлага хангасан ч оюун ухааны хүч нь хөрөлцөхгүй бол бас л техникээ хийж чадахгүй. Ихэнх хүмүүс олон жил тулааны урлагаар хичээллээд тодорхой төвшөнд хүрдэг. Бас тодорхой төвшөнд хүрснийхээ дараа л тэд 5 дугаар зэрэглэлийн техникийг ойлгох чадамжтай болдог. Чүфэний насыг харуул яаж 5 дугаар зэрэглэлийн техник сурсан нь үнэхээр учир битүүлэг байсан юм. Энэхүү үнэхээр 100 жилд нэг төрдөг гоцсууд юм байх та. Энэ үед л үзэгчид Чүфэнийг өөр өнцгөөс харж эхэлсэн юм. Чүфэн үзэгчдийг үйлдэл бүрээрээ цочролд оруулж байв. Эхэндээ тэд Чүфэнийг зүгээр л оронтоо нөхөх гэж ирсэн гэж бодсон. Гэтэл тэр юун сул дорой байх. Харин ч бүр хэдэн зуун жилд нэг гарч ирдэг гоцсууд хүүхэд байна. Ялангуяа Алтан ягаан хотын оролцогчдын царай нь маш ихээр хувирч байлаа. Тэд Чүфэнийг хотынхон нэр хүндийг унгаана гэж удаадаараа доромжилсан. Гэтэл одоо ингээд Чүфэн тэднээс хэд дахин илүү хараад тэд өөрсдөөсөө ичиж байлаа. Ийм гайхалтай сурагч гарч ирсэн юм чинь Азүрэ Дарагон сургууль гарцаагүй мандах болно. Ирээдүйд тэд маш их амжилтанд хүрч 2 дугаар зэрэглэлийнх байхаа болно. Зарим хүмүүс Чүфэнийг Азүрэ Дарагон сургуулийг цоошин эрен үед авч ирнэ гэж зөгнөж байв. Тэр 2 дугаар зэрэглэлийн сургуулийн сурагч ч гэлээ 1 дугаар зэрэглэлийн сургуулийн сурагчдыг буланд шахах хүчтэй байна. Бүр тэднээс жаахан байж шүү. Тулааны урлагийн туршлагаараа бол тэр бусдаасаа илүү туршлагагүй. Тэгтэл эдгээр зүйлс Чүфэнд хамаарахгүй байсан юм. Тэр дэндүү хүчтэй юм. Суураа авахыг тэгж хэлсэнд гайхах зүйл алга. Гэж Чэнхуй тэр хэдийн царайн гайхширлаар дүүрч тэмцээнд төрүүлэх найдвар төрлөө. Гэтэл Чингванши хөмсгөө зангидан хэлв. Амаргүй л байх болов. Динчоуг басаж болохгүй. Тэр Лингюн сургуулийн гол танхимын шалгалтанд 1-р байранд орсон болохоор энгийн хүн биш байх. Бас тэр мангаслаг араатныг жилийн өмнө алсан. 1 жилийн дотор тэр хүчээ нэмэхгүй байна гэж байхгүй. Азүрэ Дарагон сургууль ганцаараа 5 дугаар зэрэглэлийн техниктэй биш. Манай Лингюн сургуульд ч бас олон байгаа. Ванши, юу гэсэн үг? Гэж Чингваншигийн үгийг сонссон Чэнхуй тэрхэд гэнэт Лингюн сургуулийг Азүрэ нутгийн номер 1 гэдгийг санаад сандарч эхэллээ. Дээрээс нь энэ тэмцээнд Азүрэ нутгийн шилдэгүүд орж байгаа. Ядаж байхад Динчоу гол танхимын шалгалтанд 1-р байранд орсон гэхээр тэр гоцсууднуудын дундах гоцсууд гэхэд хэлцдэхгүй. Түүний хүч ингээд дуусахгүй нь лавтай. Чи ганцаараа 5 дугаар зэрэглэлийн техниктэй гэж бодоо юу? Чамтай тоглож ханлаа. Ядарч байгаа болохоор чамайг хурдан дуусгая. Би чамд жинхэнэ 5 дугаар зэрэглэлийн техник гэж юу гэдгийг үзүүлье. Динчоугийн аура гэнэт өөрчлөгдөж эхэллээ. Түүний биеэс үгээр хэлхийн аргагүй их хүч давлгаалan гарч тулааны төвшин нь маш ихээр нэмэгдлээ. Түүний шаргацсан зүүн гар хүртэл ахин төрж байгаа мэт эдгэж эхэлсэн юм. Тулааны тавцан хүртэл хүчтэй доргиж хөл доор нь цууралт үүсэж эхэллээ. Нүдэнд харагдах үз үүслийн энергийн давлгаа үүсэж түүнийг хамгаалж байгаа бамбаа мэт тойрон эргэлдэнэ. Энэ аура дэндүү хүчрхэг юм. Түүний хүч маш ихээр нэмэгдэж байна. Тэнгэр минь тэр аль хэдийн үүслийн 2 дугаар төвшөнд орчихсон. Дээрэс нь ингэж биеийнх нь бүтцийг өөрчилдөг ямар техник хэрэглэж байгаа юм бол? Гэж Динчоугийн хүчийг асар ихээр нэмэгдэж байгааг харсан хүмүүс цочирдон ярилцсан. Байж боломгүй юм. Тэр энэ техникийг сурчсан юм уу? Байж боломгүй юм. Энэ техникийг маш олон гол сурагчид олон жил судалсан ч гэлээ хинч сурч чадаагүй. Гэтэл тэр чадчихсан гэж юу? Чингваншигийн үзэсгэлэнтэй нүд нь бүлтээж хүйтэн бардам нүүрэнд нь гайхшрал тодорлоо. Ванши, тэр ямар техник юм? Гэж Чэнхуй тэрхэд зэрэг шахуу асуув. Энэ бол Лингюн сургуулийн хамгийн хэцүү, хамгийн хүчрхэг 5 дугаар зэрэглэлийн техник, үхлийн 7 нудраг. Гэж Чингванши гайхшрал бишрлэр дүүрэн өнгөөр хэллээ. Яг энэ үед Динчоу чангаар хашгираад хөлөө салган доош дэвслээ.
2 гүнзгий нүхөө өсөж түүний 2 хөл нь тэр нүхэнд шигдсэн байлаа. Дараа нь тэр гараа атхан агаарт хий цоглоо. Түүнийг цогсны дараа салхи эсгэрч нүдэнд үл харагдах үүслийн энергээр бүдэгхэн харагдах нудрагнууд үүсэж Чүфэн рүү чиглэн явлаа. Тэр нудраг маш хурдан байсан болохоор бултах ямар ч арга байсангүй. Энэ байдлыг харсан Чүфэн баруун гараа даллаад алтан таяга урагш савлаа. 2 дайралт мөргөлдөх үед хэнгэрэг хаглам дэлбэрэлт үүсэж хүчтэй энергийн давлгаанууд агаарт бөөгнөрөн хуй салхи үүсгээд эргэн тойрноо бүрхлээ. Овоо аргатай юм. Гэхдээ дараагийн дайралтуудыг яаж хамгаалахыг чинь харъя л да. Дэнчоу хүүтнэр инээмсэглээд ахяд чангаар хашгирлаа. Үүслийн хүчээр бүтсэн маш олон нудраг салхи эсгэрүүлэн нэслээ. Цохилт бүрийн хүч анхныхаасаа дутхааргүй байсан ба дэндүү айдас хөргөн байв. Намайг яаж эднийг чинь хаахыг харж бай. Эднийг харсан Чүфэн хүйтнэр хэлээд гэнэт зүүн гараа атгалаа. Түүнийг зүүн гараа атгах үед маш том алтан бамбай үүссэн юм. Тэр бамбай биеийн бүхлээр нь хамгаалах хэмжээний том байсан болохоор урдаа 50 цогсов. Яг энэ үед үүслийн энергээр бүтсэн цохилтууд алтан бамбай дээр эц төгсгөлгүй буулаа. Алтан бамбайн дүрс бүүдиж удахгүй алга болох гэж байгаа нь тэр хүчтэй дайралтуудыг ахин хамгаалж чадахгүй байгааг илтгэнэ. Өнөөдөр би чамд ялагдана гэдэгтээ итгэлгүй л байна шүү. Чүфэн шүдээ зуугаад сүнсний хүчээ алтан бамбай руу зүүн гараараа дамжуулан шингээсээр байв. Энэ маягаараа тэр алтан бамбайг энергээр хангаж Дэнчоугийн өхлийн 7 нударгыг хамгаалсан юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 128 дугаар анги. Ер бусын гоц сууд. Тэр хамгаалчих уу? Бүгд л гүнзгий амьсгалан гайхан зогслоо. Тэр үүслийн энергээр бүтсэн нудраг огтхонч жижигхэн зүйл байгаагүй. Зарим тулааны майструуд хүртэл нухацтай хандаж байж л хамгаалж чадна. Учир нь өхлийн 7 нудраг бол энгийн 5 дугаар зэрэглэлийн техник биш. Энэ бол хамгийн шилдэг техникүүдийн нэг юм. Гэтэл Чүфэн ийм хүчрхэг техникийг хамгаалчихлаа. Хүмүүсийн гайхширлын хажууд Чэнь Ванши хөмсгөө зангидан гутранг хэлв. Энэ маягаараа Чүфэн удаан тэсэхгүй нэ. Өхлийн 7 нудраг бол энгийн 5 дугаар зэрэглэлийн техник биш. Огтхонч хүмүүсийн бодож байгаа шиг энгийн биш. Бодит байдал дээр яг л Чэнь Ваншигийн хэлсэнтэй адилхан байсан юм. Чүфэн түүний дайралтыг амжилттай хамгаалсан юм. Гэхдээ зөвхөн хамгаалсан, түүнд хариу дайралт хийх ямар ч боломж байхгүй байв. Хэр удаан тэсхийг чинь харъя л да. Дэнчоугийн эргэн тойрны агаар дөргиж ахаад үүслийн энергээр бүтсэн нудрагнууд улам хүчрэхийг улам хурдан довтолсоор байв. Хагас нэвт харагддаг нудрагны дүрснүүд алтан бамбаан дээр үргэлжлүүлэн буусаар байлаа. Чүфэн энэ дайралтуудын хүчийг дээлэлгүй алхамаар хойш ухарсаар байв. Новш гэж энэ муу яасан хүчтэй юм бэ? Гэж Чүфэн өөрийн эрэхгүй Дэнчоу руу шаардлаа. Одоогийн хүчээрээ тэр үүслийн 2 дугаар төвшний хүмүүсийг амархан ялж чадна. Гэтэл Дэнчоу тэсөөр байсан юм. Түүний техникүүд маш хүчрэхэг байсан ба залуу үеийнхнээс Чүфэнтэй тулдаж байсан хамгийн хүчрэхэг хүн байв. Тэнгэ миний хүчийг зээлэх үү? Гэнэт Чүфэний дотроос ээгийн эрх хоолой сонсогдлоо. Хэрэггүй. Би түүнийг өөрийнхөө хүчээр ялах болно. Чүфэн их зөрүүд болохоор ямар ч аргагүй болтлоо эгигээс тусламж авахгүйгээр өөрийн хүчээрээ Дэнчоуг ялахыг хүслээ. Ганц бодох төдийд сүнсний тойргийн хүч гарч ирэн алтан бамбайг бүрхлээ. Энэ үед алтан бамбайн хатуу байдал хэд дахин нэмэгдсэн юм. Дайрч байсан үүслийн хүч улам хүчрэхэгжиж байсан ч гэлээ алтан бамбайг эвдэлж чадахгүй байв. Хараач, Чүфэн урагшилж байна. Тэр өхлийн 7 нудрагыг хамгаалж байна. Тэнгэр минь байж боломгүй юм. Ийм хүчрэхэг техникийг хамгаалж байгаа нь л дангаараа гайхамшиг байхад одоо бүр урагшилж байгаа юм уу? Үзэгчдэд цочордон ярьцгаалаа.
Энэ тулаан үнэхээр тэдний төсөөлж байснаас хэтэрсэн юм. Энэ тулаан шинэ хааны сэргэн мандалтын түүхэн дэх хамгийн ширүүн тулаан байсан юм. Залуу үеийнхнийг хардаг тэдний өнцгийг бүрэн өөрчилсөн тулаан болсон юм. Энэ зүгээр ч нэг тэмцээний оролцогчдын тулаан байгаагүй юм. Энэ бол жинхэнэ гоц сууднуудын тулаан байв. Энэ үед Чүфэн нэг гартаа алтан бамбаага бариад нөгөө гартаа урт алтан сэлэм үүсгэлээ. Түүний эргэн тойронд үүслийн энерги зогсолтгүй дэлбэрч байсан ч Чүфэнд огтхон ч нөлөөлсөнгүй. Тэр урагш алхасаар байлаа. Нэг алхлаа, хоёр алхлаа, гурав алхлаа, дөрв алхлаа. Чүфэнийг алхах бүрт тулааны тавцан хүчтэй дөргиж гүнзгий хөлийн мөр үлдээж байсан юм. Алхан бүртээ тэр маш их хэмжээний сүнсний энерги зарцуулж байлаа. Гэсэн ч энэ бүхэн түүний эрч хүчийг мохоосонгүй. Тэр зүүн гартаа бамбаага чангаас чангатхан алхахад баруун гаранданд байсан урт алтан сэлэм уламл тогтвортой болж байв. Сайн харах юм бол Чүфэний нүдэнд цахилгаан анивчиж байсан юм. Тэр цахилгаан бол 3 аянганы хэв маягаас гараагүй, харин түүний биеэс ялгарч байсан юм. Энэ үед Чүфэн өөрийн хүчээ аль хэдийн дээд зэгтэн тулган ашиглаж байсан юм. Чүфэн хамгийн оргил үедээ орчихсон байлаа. Байж боломгүй юм. Яаж Чүфэн ингэж чаддаг байна? Тэр ердөөл спиритийн 8 дугаар төвшин шүү дээ. Гэж Сүхэний харц нь хурцвалж хүчрхэг царай хөөшлөө. Ганц Сүхэнч биш, Сүрөө хүртэл нүдэ бүлтээл гэж жижигхэн амаа нэн мэлэрч байсан юм. Тэр Чүфэнийг ховор олдох ганц сууд гэдгийг мэдэж байсан ч түүнийг ийм хүчрхэг байна гэж төсөөлж байгаагүй. Чи миний үхлийн 7 нударгыг хамгаалж чадна гэдэгт би итгэхгүй байна. Дарилт нь Чүфэнд нөлөөлөхгүй байгааг харсан Дэн Чоу маш ихээр уурлаа. Тэр чангаар хашгираад үүслийн энергийн давлгаа тараалаа. Түүний аура хормын дотор хэд дахин хүчрхэгжиж үүслийн 3 дугаар төвшөнд оров. Юу болоод байна? Дэн Чоугийн тулааны төвшин ахаад өөрчлөгдөж үү? Яагаад тэрнээс гэнэт үүслийн 3 дугаар төвшний аура ялгараад байна? Тэр угаасаа үүслийн 3 дугаар төвшөнд байж байгаад хүчээ далдалж байсан юм биш үү? Одоогийн энэ хүч нь жинхэнэ хүч юм байх та? Гэж Дэн Чоугийн өөрчлөлтийг харсан хүмүүс итгэж өгөхгүй байлаа. Үгүй, тэр хүчээ нуугаагүй, харин хүчээ нэмчихлээ. Тэр үхлийн 7 нударгын хүчийг ашиглаад төвшин агчихлаа. Дэн Чоугийн авьяас бэлэг үхлийн 7 нударгыг ингэтэл нь сурахаар хэмжээний гэж төсөөлж байсангүй. Гэж Чэнь Ваншигийн нүүрэн дээр цочирдол маш тодор илэрлээ. Олон хүний нүдээр бол Чэнь Ванши тулааны урлагийн гоцсуут гэтэл Дэн Чоутай харьцуулах юм бол тэр зүгээр л нэг энгийн хүн байсан юм. Лингюн сургуулийн гол сурагчийн хувьд тэр үхлийн 7 нударгын талаар сайн мэднэ. Энэ нь 5 дугаар зэрэглэлийн техникч гэлээ Лингюн сургуулийн хамгийн хүчтэй техникт ордог. Бас энгийн сурагчид яагаад ч сурч чадахгүй техник. Юу? Тэр тулааны техник ашиглаж өөрийн төвшинг үүслийн 3 дугаар төвшөнд оруулчихж байгаа мó? Хорвоо тэр ийм хүчрхэг техник байдгийм үү? Чэнь Ваншигийн үгийг сонссон Чэнь Хуй тэрхэд тайвант сууж чадхааргүй боллоо цочирдлоо. Үхлийн 7 нударга дэндүү хүчтэй техник байсан юм. Тэдний амьдралдаа харж байсан хамгийн хүчтэй техник нь энэ байв. Хүлээ, Чүфэн урагшлахаа зогсохгүй байна. Түүний аура хэвээрээ байгаа мөртлөө тэр урагшилсаар байна. Юу болоод байна? Тэр яаж ингэдэг байна? Дөнгөж спиритийн 8 дугаар төвшин байж яаж ийм хүчрхэг дайралтуудыг сөрж чаддаг байна? Гэхдээ сайн харсны дараа Чэнь Хуй тэрхэдийн царай ахад өөрчлөгдлөө. Дэн Чоугийн хүч нэмэгдчихэд байхад Чүфэн үргэлжлүүлэн урагшилсаар байгааг хараад тэд бүрчихээр цочирдсан юм. Дэндүү аимшигтай юм а. Тэр Чүфэн одоо мангас юм уу? Тэр байгалийн хуулиас гажиж байна. Хүмүүрэл эц төгсгөлгүй цочирдсан юм. Үгээр илэрхийлэхийн аргагүй төрх тэдний нүүрэн дээр тодорсон байв. Зарим нь айсандаа чичирч байлаа. Учир нь тэд жинхэнэ ер бусын гоцсууд хүүхдийн сэргэн мандалтыг нүдэрээ гэрчилж байсан юм. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.